Хаа шүү зүрхнүүд минь. Ингээд хүсэн хүлээсэн англим цэцэг үзэсгэлэнтэйгээр дэлбэлэн анимегийн 13 дугаар анги буюу сүүлийн ангийг нь ярьж өгөхөд бэлэн болчээ. Ёстой битгий дуусаасай гэд догтлон барин үзэж дуусгасан байдیں۔ Шууд хэлцгээе. Мэдээж манай Ринтаро маань удаан боцсны эцэст сэтгэлээ хэлчихсэн штэ. Тэгээд дахиж ярилцмаар байна. Вагури гинт хайртай майртай гэсэнд уучлаарай. Гэхдээ дахиад энэ талаар ярилцъя гэд уцаар ярьсан чи Вагури маань зөвшөөрөөд уулзах газраа зуны наадам гэж тогложээ. Сэтгэл хөдлөл нь дээд зэгтээ тулжчихсан Вагурига хүлээж идэл манайг үнжээлээ бүр үнэхээр хөөрхөн болцсон ирж шүү. Нэлээ сандарцгаасан болохоор Вагури байдлыг гартаа авч хамтдаа амттан авч идээд явж идэл уруулных нь хажуу талд жижигхэн алин болцсон тэр нь хүртэл хөөрхөн харагдах жишээний инээж ахыг л харах Ринтарод дэндүү жаргалтай. Ингээд зуны наадмаар хамтдаа амттан идэж хөгжүүлдэж Вагурида тоглоом тоглож хожоод нэг хийгдүүтээ туулаа авч өгөөл өстө хөөрхөн жаахан амарцгаагаад нэг газар суугаар оллоо. Гэхдээ тэгэд хойлохноо болцсон болохоор дахиад л би бинээ хараад улаагаал ичцгээгээл зүрх сэтгэл минь Ринтаро энэ л үед Вагурид дахин би чамд хайртай гэх найдан үгийг хэлж сэтгэлээ илчилдэг. Ринтарогийн хувьд зүгээр л яг одоогийн байгаа харилцаа нь хангалттай гэж бодож ирсэн Вагуриг инээхийг л харах, сургууль дээр нь түүг удахгүй байхыг хүссэн ч далаа явсан өдөр ярилцахдаа хамтдаа илүү удаан цагийг өнгөрөөж холдож явна гэхээс сэтгэл нь дэндүү өвдсөн байж тэр л үед хин нэгэнд хайртай болоход яг л ийм мэдрэмжийг бусад хүмүүс ч ихсэн авдаг байх гэсэн бодол төрөөд зүрхэн тархиндаа захирагдахгүй шууд сэтгэлээс нь би чамд хайртай гэх үгс урсаад гарчихсан юм байна. Тиймээс ингэж дураараа бүхнийг ганцаараа шийдэж байгаа ч гэсэн үерхэл гэдэг нь хайртай хүнтэйгээ хамт бүхнийг даван туулж нэг нэгэндээ урам зориг ирч хүч өгдөг юм бол Вагурита цаашдаа хамтдаа баймаар байна. Надтай үерхээч гэж албан ёсоор Вагурид үерхэх санал тавьдаг. Ёо амар хөөрхөн заа. Харин Вагури үгүй дээ дураараа биш. Чи надтай анх уулзсан өдрийг санаж гин үү? Гэхэд мэдээж нөгөө Вагуритай юм мэдэж ахт нь харсан өдрийг л бодож байгаа штэ. Гэтэл no. Тэр өдрөөс өмнө буюу 1 жилийн өмнөх өвлийн улирал үнэхээр хүйтэн цас орцсон Вагури оролж хүрээ гэртээ мартцсан маш их сэтгэл санаагаар унтсан харих гээд явж явах замдаа нэг тийм дулаахан гоё энергийг Ринтарогийн бэлгууны газраас мэдрээд орохоор шийдсэн юм байна. Зүсэн билүү аваад амсахад маш амттай санагдаж цаанаасаа уйлаад байсан чинь энэ л өдөр Ринтаро хажууд нь ирсэн сэтгэлийг нь тайвшруулж танихгүй ч гэсэн харагдаж урам зориг өгчээ. Тэр өдөр л Вагури Ринтарод дурлцсан. Тэр өдрөөс хойш өдөр бүр Ринтаротой таарч юмсан гэж өдрийн бодол шөнийн зүүд тийшээл явахдаа хичээнгүйлэн нүрээ бодож бүр шинэ хувцас хүртэл зориулж авч өдөр бүр үсээ нямбаалан боржилгаж толныхоо өмнө би хөөрхөн байна уу гэж шалгачаад шар устэй өндөр залуутай өнөөдөр л таарч юмсан хэмээн залбирсаар гэрээсээ гардаг байсан за. Очих болгонд Ринтарогийн ээж л кассан дээр байдаг нөгөө өндөр залуу нь гал тогоонд нэг удаа л үзэгдээд өнгөрсөн ч ядчил царайг нь харчлаа гэд бөөн баяр. Харин кас хийжээсээ ихч манай нөхөр энэ билуг хийдэг. Харин тэр Шарков ч манай хүүштэй ахлах сургуулийн 1-р анги гэдгийг нь сонсоод жацсан байснаа мэдсэн байна. Өөрөөс нь ахал гэж бодсон бололтой. Тэр өдрөөс хойш сар бүр хидэн удаа гоё хувцлаж очсон ч нэг ч удаа таарсангүй. Аргаа бараад найдвараа тасарчтэй гэж бодсон хэдий ч тэр нэгэн бороотой өдөр Ринтародо таарнч гэж бодоогүй гойж хувцлаагүй байсан ч бараг л сүүлийн удаа амттан идээд гарыг эд зөндөө билүү захиалаад яг идээд сүүлийн халбага халбагдах тэр мөчөд хөсөн хүлээсэн өндөр залуутайгаа харц тулгарсан. Таарна гэж бодоогүй байсан болохоор амар цочоод идэж байсан юмдаа хахаад ядж яхад гой хувцас өмсөөгүй нүрээ гой будаагүй учраас ичээд байдалд орсондоо гараад гүйчжээ. Гэхдээ л дахиад уулзмаар санагдаад дахиж хамгийн хөөрхөн дээрээ өөрийгөө тавиад л очингуудаа эрс шийдэмгий ээжээс нь танаа хүүтэй чи уулзаа байна ихч гэд хэлээд хайсан. Гарч ирэхээс өмнө яана юу гэж хэлэх үү танилцъя гэх үү эсвэл чиний талаар илүү ихийг мэдмээр байна гэх үү гэж бодсноо шууд л чамайг билуугаар дайлъя гэд хэлчихсэн юм байна. Түүнээс хойш Ринтаро Вагуриг хамгаалж агаад өөрийгөө гэмтээсэндээ тэр өдрийг байнга бодоод хичээлдээ төвлөрөхгүй хальт хөшгөө нээтэл Ринтарото яг хурш сургууль гэдгээ мэдсэн өдөр. Тэгээ дурлсан залуутайгаа бүр үнэхээр ойрхон сурдаг гэдгээ Вагури мэдээд бас л маш их баярлсан. Ингэжл Вагуригийн анхны хайр ямар ч зөвшөөрөлгүй гинтэл ирсэн гэдгийг Ринтарод бүгдийг нь хэлчихэд алхангуутлаа их зөөдөөс нь харснаа. Би бол Вагури Каурука. Чи бол цөмөгийн Ринтаро.
Чи бид хоёрт Кикё Чидори хамаагүй. Бид өөр газарт учирсан. Өөр хэнийгч биш. Зөвхөн чамайг л илүү их мэдхийг хүссэн юм шүү. Мэдрэмжээ нуулгүй хэлсэнд баярлалаа Ринтаро. Би ч ихсэн чамд зөндөө их хайртай гэж Вагури маань хэлдэг. Ёо зүрх. Ингээд Чидори сургуулийн эсрэг талд байрлах Кикё сургуулийг хинт ч хамаагүй гэж бодож урсгалаараа амьдардаг байсан ч юунд ч найдгаа болсон Ринтаро маань хин нэгнийг инээлгэх шалтгаантай болж хинт ч хэрэггүй гэх ертөнцөөс өөрийнхөө цорын ганц хайрыг олж чаджээ. Вагури Ринтаро хоёр албан ёсоор үерхэж хосууд болж Ринтаро хичээлдээ илүү хичээж найзуудаа итгэж нөхөрлөлийн үн цэнийг мэдэрч Субаруч өөрийгөө нээсээр англим цэцэг үзэсгэлэнтэйгээр дэлбэлэн аниме аз жаргалтайгаар дуслаа. Англим цэцэг үзэсгэлэнтэйгээр дэлбэлэн аниме бидэнд хайр нөхөрлөл, өөрийгөө танин мэдэх, хүмүүсийн хоорондын ялгаа, зөрчил, айдас, итгэл, хүлээлт бүхнийг даван туулах тухай ойлгуулсан байх гэж найдаж байна. Хүн бүрийн дотор өөрийн гэсэн үнцэн бахархал, хайрлуурштай тал байдаг бөгөөд тэрийг зөвхөн бусдын харцнаас биш, хүн өөрөө өөрийгөө хайрлаж, хүлээн зөвшөөрснөөр л олж хардаг шүү. Эхлээд бид өөрийгөө хайрлаж, өөрийнхөө дотоод гэрлийг олж, түүнтэйгээ эвлэрч, өөрийгөө хүлээн зөвшөөрөх ёстой. Өөрийгөө хайрлаж үнэлж чадахгүй бол хин нэгнийг жинхэнэ сэтгэлээсээ хайрлах боломж бараг л байхгүй. Өөрийн сэтгэл мөрөөдөл, эмзэг талуудыг ч ихсэн хүлээн зөвшөөрч, сул талтайгаач дасан зогсож амьдрахад суралцах тэрл мөч биднийг бусдыг үнэн сэтгэлээсээ хайрлахад бэлэн болгож байгаа мэт. Тиймээс эхлээд өөрийгөө яг байгаагаар нь хайрлаад сурчвал чамайг яг л байгаагаар чинь сул талуудтай чинь ойлгож хүлээн зөвшөөрч хайрлах нэгэн заавал байгаа шүү гэдгийг хэлэх гэсэн юм. Бүгдээрээ үгүй манай гүн жогтууд аз жаргалтай бас хажууд нь хахад хамгаалагдсан нэг тийм гоё мэдрэмж авдаг, хажууд нь байхад нэлцайсан гуйлагчин болж чадах хэмжээний тийм хөөрхөн игдүүтэй хэрнээ тав тухайг мэдэрсэн хайртай уулзраараа заа юу. Хайртай шүү. Зүрх. Манай хөвгүүд залуучууд ч гэсэн чамд дарваатлаа эрхэлдэг тэр нэгэн гүнжээ олж аваарэ. За тэгээд гоё сэтгэлээр давлгаалцгаая. 13 ангийн турш хамт байсан та нартай баярлалаа. Өнөөдөр бол 2025 оны 10 дугаар сарын 5 манай YouTube хуудас нэгдээд яг 5 жил болж гин, 5 нас үрж гин, 5 жилийн турш надтай хамт байсан та бүхэндээ баярлалаа. Хайртай шүү.